Speedcharge автомобиль бэлгүүдэн өнөөдөр хэдүүлээ e-motor Roar-ын талаар ярилцгаая. Та бүхэн анзаарсан бол Speedcharge-ийн бичлэг постерууд дээр болон сая болдог Cars and Coffee дээр Roar Mongolia маань манайхыг дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэхүү бичлэг бол ерөөсөө бүхэлдээ Roar-ын талаар ярина гэсэн үг. Roar нь болохоор Америк брэнд байгаад байгаа. E-мотоны брэнд. Тэгээд хэдүүлээ өнөөдөр Surron болон бусад электрон мотоциклоос юугаараа илүү вэ, юугаараа ялгаатай вэ? Мөн үнийн хувьд хямдхан байгаад байгаа хамаагүй. Тэгээ хэмжээний харьцуулт гэвэл миний нэг иймэрхүү жижигхэн байна. Mantis X буюу дунд хэмжээтэй нэг иймэрхүү өндөр байна. Мөн Tom Mantis. Хэмжээний хувьд бол ийм 3 төрлийн өгөгдөлтөй байгаад байгаа. Тэгээ хамгийн том нь 13,900, дундх нь 10,800 гэж байна. Эдгээр бүгдээрээ шинээрээ 2 жилийн батарейны даатгал өгнө. Тэгээд эхний 6 сардаа ч юм уу ямар нэгэн тоормз юухыг данг сурж явах явцдаа эвдэрх юм бол бас даатгалаар нь ингээ солиод өгч болно гэсэн үг. Мэдээж хамгийн гоё нь хамгийн хямдхан 7,500. Яа, энийг бол би энийг дараа 100 унна. Тэгээд сая би нэг 4-5-лаа бид нэр зураг авалтанд гараад Roar Mini-гээр нөө Moto Gang гэж бичлэг хийсэн. Тэр нь бол бас бичлэгэн дээр нэг жижигхэн мэддэхгүй л ихт энэ бол асар жижигхэн байхгүй. Ингээ явж ийн гэж бодлоо. Тэгээд дунд аврынхан том аврынхан айгүй адилхан харагдаад ямар ялгаатай юм бэ гэж бодчихвэл яг том нь бол яг e-moto гэж явдаг. Roar нь электрон мотоцикл хийхээс өмнө яг өөртөө мотоцикл хийдэг гэсэн компани. Жижиг нь бол жоохон Surron шиг хэлбэртэй тийм ээ. Surron шиг хэмжээтэй, Surron сарайчуд том байлаа гэхэд том нь бол яг товчлуурууд нь хүртэл яг мотоциклих шиг одоо функцтэй. Энэ гэрэл нь харагдчихвэл LED асан тэгээд холын гэрэлгээд дохио хийлгэж болно. Дохиотой үйлдвэрээсээ гэхдээ дохиотой ийм тойл мэлтэй засмал замын дугуйтай Mantis S гэж загвар бас байгаа. Тэр нэгтээ зарагдаад дуусчихсан байна. Яг хаа бид нар шиг ингээд ийм спортоор амар унахгүй маа гэхэд гудамжид ажил төрөлдөө ундаг хүмүүст бол ийм тойл мэлтэй вершнаас захиалж авч болно. Гэхдээ дараа 100 ирэх байх. Бас нэг давуу тал нь гэвэл энэ батарей явах хэдэнг бүх энэ мотоцикл тэр чигтээ усан живсэн чи яахчгүй амар waterproof хамгаалттай. Ер нь бол ийм waterproof хамгаалттай өөр ийм мотоцикл бол байхгүй зах зээл дээр. Roar Тэмүлэн гэдгээр алдартай. Тэмүлэн одоо надаа бас хэдэн онцлогийг тодорхойл хэлж өгөх гэж байна. За эхнийх нь гэвэл манай Roar яг Mantis загвар нь бусад Surron ч юм уу талаараагаас юугээрээ бас онцлогтой вэ гэхээр энэ хамгаалтууд байдаг. Нэгт энэ хамгаалтаараа яг ямархуу хамгаалт хийдэг вэ гэхээр нэгт гинжин молтордоггүй юм. Хоёрт болохоор гинжний тос байдаг. Гинжний тос нь ерөнхийдөө бол яг диск руу амар ойрхон байдаг болохоор гинжний тос нь диск руу цацах магадaltaй байдаг байхгүй юу. Тэгэхээр диск нь ингээд тостой болонгуудаа ингээд базангуудаа брейкийг нь базангуудаа ингээ амар чахаж дуурдаг. Тэгэхээр энэ болохоор бас нэг тосыг нь хамгаалаад дийшээ цацруулахгүй тулд хамгаалдаг байхгүй юу. Тийм үү. Тэгээ дээдлийнхэн ч гэсэн яг одоо ямар материал юм? Энэ яг хөнгөн цагаан. Хөнгөн цагаан байна. Тийм хөнгөн цагаан. Энэ болохоор зүгээр тийм хамгаалт нь. Тийм яхаа. Энэ бол гол хамгаалт нь биш үү? Тэгээд базагч нь айгу зузаан өргөн байгаад байна тий. Тэнгүүтээ бидэд бас нэг ийм хоёр хамгаалт гэдэг байхгүй юу? Яг энэ хоёр нь яадаг вэ гэхээр гинжин ингээд бүр чангалдаг. Ерөөс энэ хоёр ингээд гүйдэг байхгүй юу? Өндөр хурдан дээр. Тийм өндөр хурдан дээр ингээд гинжин ингээд савлахгүй. Яг энэ хоёр ингээд гинжиг нь бүр ингээд чангалуулад ингээд сайн явуулдаг гэсэн. Гинжин нь ерөөсөө хий байна. Ерөөсөө сул байна гэж байхгүй юм шүү дээ. Тийм байхгүй гэсэн үг. Тийм базагчийг одоо харьцуулж харъя заяа. Roar-ийн ийм өргөн бааз, ийм өргөн зузаан базах зайн маш. Тийм диск нь хамаагүй том. Тийм. Энэ диск нь яг Surron болон яг талаараагийн дискийг ингээд харьцуулахаар ингээд амар манах диск нь хамаагүй том байдیں۔ Тэгэхээр илүү сайн, илүү тогтвортой, илүү сайн базж өгдөг гэсэн үг тоормсыг юм. Энэ талаараа яваад байгаа байхгүй. Одоо энэ ямар хэмжээгээр баздаг вэ? Эндээ базд юм уу те? Тэгээ манай диск бас хамаагүй өргөн байдаг байхгүй юу? Яг энэс хамаагүй өргөн. Насжилттай. Тэгээ насжилттай. Тэгээ өргөн. Тэгээ батарейн дээр 2 жилийн баталгаа өгдөг юм уу? Тий. Батарей болон мотор дээр 2 жил баталгаа өгдөг. Яг үйлдвэрийн батал. Тэгээ яг одоо үйлдвэрээс ямар нэгэн асуудал гарвал шууд өнгөө солиод өгөх боломжтой гэсэн. Тэр нь айгүй давуу тал байгаа байхгүй юу? 2 жилдээ л ямар ч эвдрэл гарсан тэрийг даатгалаад өгөн тэгээд үнэ алдахгүй гэсэн үг юм. Тэгээд дээрэс нь битэд бас юугээрээ бас давуу талтай вэ гэхээр манай бүх одоо сэлбүүд бэлэн байдаг болохоор тэр нь одоо жишээл ингээд уртлын шаврын хаалт ч юм уу хойртлын шаврын хаалт ингээд хугарах магадлал зөндөө байдаг болохоор шууд манай гараж дээр ирээд шууд солиулах боломжтой. Тэгээд тоормд, диск, тоормд, гэрэл контроллер гэх бүх юм бэлэн байгаа. Бүгд бэлэн байгаа. Тэгэхээр нөгөө нэг
хүлээх шаардлагагүйгээр шууд солиод шууд буцаа аваад явчих болно. Тэгээ манай Rory-ны хэлж байгаа болохоор энэ мотоциклыг аваад нэг сайн унж чаддгүй ч юм уу байвал эхний 6 суртаа ямар нэгэн эдлэгээний эвдрэл те унгаагаад ч юм уу нэг юм өргөөд ч юм уу эвдрэл гарах юм бол тэдний солиод өгнө гэсэн үг. Тий. Бас өөр электрон мотоцикл унах дуртай хүүхэд залуучуудад ямар нэг эвдрэл гарахад манай Rory-хэн бас давхар сервис гаражтай бүх юм солиод өгнө контроллерын шатсан ч юм уу гэрэл нь айхгүй бол бүх техникийн электроник асуудлуудыг хийгээд өгөх хүмүүс байгаа. Тий. Маах зөвхөн Rory гараж гэхээр Rory-г засдаггүй. Талаарья, Сурон ер нь одоо зах зээл дээр байгаа бүх e-bike-уудыг засах боломжтой гэсэн үг. Тий. Hybrid мотоцикл гэж байна. Hybrid яг уу би судалсан. Яг нэг тийм бензин болон тийм цахилгаан нэг тийм нэг хосолсон тийм байдаг шүү дээ. Гэтэ одоогоор бас арай гараагүй юм шиг байна. Арай л хөгжөөгөө. Тий, арай нэг тийм хөгжөөгөө. Гэтэ ер нь жоохон бензин явдаг. Тэгснэ давхар hybrid яг нэг cruise шиг байхгүй юу? Тэгээд нэг тийм цахилгаан эсвэл дуусангуудаа бензинээр явдаг ч юм уу. Бензин дуусангуудаа цахилгаанаар явдаг ч юм уу. Уг нь тийм яг гаруул яг бас амар ялангуяа тэр нь нэг Монголын нөхцөлд амар зохиохгүй яг өвөлдөө ч юм уу те цахилгаан жоохон явахгүй яг дан бензинээр явах боломжтой. Тийм юм гаруул бас амар дайжгүй. Тэгэд засмал замын дугуй, бартаа замын дугуй илэгдээд дууслаа гэхэд танахаас захиалаад авах хэр удаа? Манайх захиалах шаардлагагүй. Байгаа юм уу? Тийм яг бэлэн байгаа. Тэгэхээр бид нар яг нэг яг бүх одоо нэг монголчин ерөнхийдөө л нэг 4 сараас эхэлж жоохон дулаан ороод те хүүхдүүд сороо мороо унж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар яг төрүүлээд өмнөх бараг 2 сараас өмнө захиалгаа хийгээд бэлэн байлгадаг гэсэн үг. Тэгэхээр яг 4 сар, 5 сар, 6 сар, 7, 8, 9, 10 хүртэл ер нь бид нар бүх бүтээгдэхүүнүүд юм уу эсвэл бүх сэлбүүд бүгд бэлэн байгаа гэсэн үг. Гэтэ ер нь анзаарах нэг хүүхдүүд одоо сураа амирх унаад байгаа шүү дээ. Тэгээ бүгд нэг юм арзар дугуйтай бодох юм. Засмал замын дугуй тавилгыг засмал дээр илүү аюулгүй өстэй одоо сайн барьцтай эсвэл сайн эргэж болно. Тийм яг ийм арцгар дугуй ингээд 50-гуудаа чи ингээд жишээл ингээд 90 юм уу 100 явангуудаа тийм хурдтай явна штэ. Тэнгүүтээ ингээд жоохон салганаж эхэлтیں۔ А хэрвээ зөвхөн нэг засмал замын дугуй тавилт их одоо юу гэх юм. Одоо яг одоо нөгөө байк шиг болчихсон штэ. Ингэж эргэж мэргээл те. Тийм ингэж wheelэдэж мэл. Яг хоо би болохоор хувьдаа жоохон ийм барта замын юу дуртай. Чи ч угаасаа кросс унд. Тийм кросс унд болохоор тийм уул хадаар явах дуртай болохоор хэдүүлээ одоо линк сумлж байгаа шорон замаар жоох юм хийлгээ. Нэрээ лингээр юм хийлгээ. Тэгээд ялчгүй илүү мотор спорт тал руугаа хөгжүүлсэн илүү мотоцикл маягийн. Яг манай энэ Mantis загвар нь бүр яг мотоциклик юм шиг хийгдсэн байхгүй. Яг бүх одоо товчлуур ч юм уу те яг тийм мотоциклик хэвлэлбэрээ хийгсэн. А манай Mantis загвар болохоор Mantis X загвар нь яг суран шиг e-bike шиг байхгүй. Яг e-bike гэсэн үг. Энэ болохоор e-мото, энэ болохоор e-bike. Мото байк хоёроор ялгаатай. Энэ арай галзуул. Тэгээ энэ чинь нэг стейж нэг хийцэн нэг байгаа те. Тест мотоцикл. Стейж нэг хийцэн байгаа. Нэг тест мотоцикл. Тэр нь 95 км/цаг хүрдэг гэж шүү дээ. 90 одоогоор яг 100 хүртээ. Яг. Тэгээд ерөөхдөө стейж 2 дээр би тэд компьютер дахиад уншуулад болон нэг тийм батарейгаа солино. Батарейгаа солихгүй бол энэ хүчин чадал нь дийлэхгүй байхгүй. Тий. Батарейн захиалаад томсгоч л да. Тий, илүү томсхон гэсэн үг тий. Тэр ягаан мөр амар юм бэлээ тий. Тэр ягаан бол амар. Ягаан бол манай first яг Surround project аахгүй юу? Super bike. Тэр бол амар галзуу үед. Тэгээ Rory гараж маань Зайсангийн богдын зогсоолын доох нь юм 3 давхар хаус байгаа, гаражнд нь байгаа. Хэрвээ та мэдгүй бол Google Map дээрээс Rory Mongolia гэж таагаад түрээд ирж унж үзээ тестэлж болно. Тэгээд банкны хувьд юу байгаа вэ? Ямар хөл лизинг байгаа вэ? За манайх одоо 2 янз байгаа. Нэг нь Голомт банкын ногоон зээл болон Pocket Zero гэдэг аппликейшнаар та зээлээ хөөцлөж болно. Голомт банкын ногоон зээл тавигдж байгаа шаардлага маань ерөнхийдөө бол 6 сараас дээш нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай. Тий. Урьдчилгааг оршуулах юм уу? Урьдчилгаагүй. За nice. 10 саяас дээш зээл авал заавал үл хөдлөх барьцаа шаардж байгаа. Хэрвээ 10 саяас доош байвал ямар ч барьцаа шаардахгүй байгаа. За ойлголоо. Тэгээд үтсэнд баярлалаа гэж дараагийн бичлэгээр олцгаая. Switch charge. Roar. Switch charge.